6, 18, 27 гэсэн тоонуудад хуваахад адилхан 2 үлдэгдэлтэй. 3 оронтой хамгийн бага тоон. За эдгээр тоонууд алинд нь одоо бүхлээр хуваагдах вэ гэж. За тэгэхээр өгсөн энэ 3 тоонтой зэрэг хуваагддаг хамгийн бага тоог олчих. За энэ нэг бол хибэхийн тусламжтайгаар болох хэрэгтэй. Энэ хибэхийн тусламжтай. За тэгэхээр 6, 18, 2-ын хибэх бол шууд 18 учраас бид нар бол яг үгээр энэ 6-ыг бол тооцохгүй байж болно гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл 18, 27, 2-ын хибэхийг олчихно гэсэн үг. 18 тоогддаг тоол шууд 6-д бол хуваагдчих учраас тийм 18 олчих. За тэгэх юм бол эндээс бол шууд 54 гэх хямбалбархаа олчих чадна. За тэгэхээр 54 бол эдгээр тоонуудад хуваагддаг хамгийн бага тоо байгаа. За тэгээд 3 ортой гэсэн учраас 54-ийг 2-оор үржүүлчих юм бол 108 бол энэ гурвууланд нь хуваагддаг хамгийн бага 3 ортой тоо болно. Тэгээд 2 үлдэгдэл өгдөг гэсэн учраас 108 дээр 2-ыг нэмчих юм бол 110 бол бидний одоо сонирхож байгаа тоо багны. Тэгэхээр 110 энэ эдгээр тоонуудаас аль нь тоон хуваагдах вэ гэхээр шууд 11-т хуваагдах нь бол илэрхий харагдаж байна. Тэгэхээр А хариуц бичээ.